Хичээлийн аялал жуулчлал идэвхжиж Монголд гадаадын жуулчдын тоо нэмэгдэв. Сайн байцгаана өрхөн үзэгчтэй Ice Global телевизийн мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. Ерөнхий боловсролын 110 дугаар сургуульд буддын гүн ухааны хичээл зааж байна. Тэнүүн, Амингоо, Хангай Монголд өөр ямар нэрс түгээмэл болсон бэ? Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн жирийн иргэд шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Цөмөөх Сантаг аварсан 12 дугаар сар Зүрүүд Гринч таныг хүлээж байна. Их музыкчтэй 120 мэдээг танд хүргье. Үндэсний статистикийн хороо энэ онд шинээр мэндэлсэн хүүхдүүдийн түгээмэл нэрсийг судлан гаргажээ. Монголчууд энэ онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Тэнүүн, Хангай, Тогтүүн зэрэг нэрийг хамгийн түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэд Амин Эрдэнэ, Амингоо, Англиун гэсэн нэрүүдийг өгчээ. Улсын хэмжээнд оны эхний 11 сарын байдлаар 49.8 мянган хүүхэд шинээр мэндэлээд байна. Үндэсний хиймэл оюуны мэргэжлийн зөвлөл байгуулагдаж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснээр зарлалаа. Тус зөвлөлийн дараагаар Болорсофт компани үүсгэн байгуулагч Бадрал Ажиллах бол гишүүдэд Эрдэмтэн математикч Алтан нар, Google компани ахлах инженер Батулга, ICT группийн тузын дарга Ламсүрэн, мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Золзяа гээд мэдээллийн технологийн тэргүүлэх мэргэжилтнүүд багтжээ. Онцгой амжилт гарган эх орноос сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд 2025 оны онцлог хүүхэд боллоо. Манай улс 33 дахь жилдээ оны онцлог хүүхдийг шалгаруулж байгаа бөгөөд гаргасан амжилт ололтыг алдаршуулах, нийгэмд үлгэр дуурай болгох зорилгоор тодорхойлдог. 2025 онд оюун ухаан, сурлаг, урлаг, уран бүтээл, биеийн тамир, спорт, байгаль хамгаалал гэх мэт 10 төрлөөр үндэсний болон олон улс төв дэлхийн түвшинд амжилт гаргасан 1263 хүүхэд өрсөлдөжээ. Сэлэн аймгийн Цагаан нур сум нь Түшиг, Сүгатар, Зүүн бүрэн, Хушаац зэрэг 4 сум болон Булган аймгийн Сэлэнг сумтай хилэлдэг. Байгаль газар зүүн байршлаараа ойн төмөр, зуд, усны осол зэрэг гамшиг, аюулт үзэгдэл өндөртэй бүс нутаг юм. Эрен хаах аврах салбар байгуулагдсанаар сум өөрийн болон хөрш зэрэгэлдээ Түшиг, Зүүн бүрэн сумдын 10,000 гаруй хүнд гамшигаас хамгаалах үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна. Шинэ орон сууцны үн өмнөх оны мөн үеэс 11%, өмнөх сараас 1% өсжээ. Тэгвэл хуучин орон сууцны үн өмнөх оноос 13.9%, өмнөх сараас 1.2% тус өссөн байна. Шинэ орон сууцны үн Скватер дүүрэгт хамгийн өндөр буюу 5.9 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны үн Хаанвал дүүрэгт хамгийн өндөр буюу 879 мянган төгрөгөөр өссөн байна. Харин Баянгол дүүрэгт хамгийн бага буюу 378 мянган төгрөгөөр өсжээ. Оросын улбаны улсын Түмен, Вологда, Калининградын мужууд, Приморскийн хязгаар, Алтай, Забайкал зэрэг 12 бүс нутагт Хонгонг ханиадны вирусны гаралт эрс нэмэгдэжээ. Үүнд бүрээд улсч мөн багтаж байна. Өндөр халуурах, толгой эргэх, өвдөх, ханиалгах, булчин, үе мөч, нүд өвдөх зэргээр гинэт илэрдэг тус вирус хүндэрсэн тохиолдолд ойролцоогоор 5 өдөр үргэлжилдэг. 2-7 хоногт бүрэн эдгэрдэг байна. Вирус нь хүүхэд өндөр настан болоод архаг хууч өвчтөх хүмүүст онцгой аюултай бөгөөд амьсгалын замын хатгаа, миокардит, энцефалит болон архаг өвчний хүндрэл үүсгэж болзошгүй байна. Шашны гих тодорхойлолтоо ерөнхий боловсролын 110 дугаар сургууль Монголын бурхны шашны төв гадна дэгжлийн хийдийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сургууль ерөнхий боловсролын хичээл болон буддын гүн ухааны хичээлийг хослуулан заадгаараа онцлогтой бөгөөд Ice Global телевиз тус төрөлжсөн сургуулийн талаар дараах мэдээг бэлтгэлээ. Шашны гих тодтголтой ерөнхий боловсролын 112 дугаар сургууль гэртээ 1990 онд байгуулагджээ. Тус сургууль анх Гэсэр сүмийн хуучин байранд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2003 онд шашны дээд сургуулийн байрны зүүн жигүүрт шилжүүлэн авчирчээ. Одоогоор тус сургуульд ерөнхий боловсролын хичээл болон буддын гүн ухааны нэмэлт хичээл ордог бөгөөд нийт 41 багштай 500 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. За манай сургууль бол одоо боловсролын сайдын 164 дугаар тушаалын дагуу
164 төвшөлийг одоо хичээлийн хөтөлбөр хэрэгждэг ийм сургуульд байна. За тэр 164 дугаар хөтөлбөр ямар хөтөлбөр вэ гэхээр бол ерөнхий боловсролын 15 хичээл, за нэмэлт сургууль буюу дорн техник гүн ухааны 17 хичээл багтсан ийм цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ийм ерөнхийдөө сургууль. Ерөнхийдөө бол манай сургууль бараг Монгол улсын хэмжээнд ганцхан байгаа сургууль гэж ингэж хэлж болно. За тэн дээр бол манай энэ нэмэлт сургалтыг бол би өөрөө менежерийн хийж хариуцдаг. За тэгээд тэр нэмэлт сургалтанд одоо дорн техник гүн ухааны сургалт байдаг гэж ингэж хэллээ. Тэр 17 сургалтын дотор бол дорн техник гүн ухаан гэхлээр бол буддын шишний одоо гүн ухааны хичээлүүд багтдаг. За энэ хичээлүүд бол 1-ээс 12 дугаар ангид энэ хичээлүүд орж явдаг. За тэгээд ийм одоо Монголд баг ганц хөтөлбөр хэрэгжүүлдэг ийм онцгой тусгай ийм сургууль л да. Энэхүү сургууль нь буддын гүн ухааны хичээл ордог манай улсын цорын ганц сургууль бөгөөд энэ үеэр бид тус сургуулийн лам сурагч Шишин Баяртай уулзаж ярилцсан юм. Тэрээр анх 9 настайдаа лам болсон бөгөөд өдгөө тус сургуулийн 12 дугаар ангид суралцж байна. Шишин Баярын хувьд ирээдүйд шашны дээд сургуульд орж суралцах хүсэлтэй бөгөөд одоогоор тэрээр буддын гүн ухааны хичээлийг илүү шамдан суралцж байна. Энэ сургууль манд лам бидэнд арай ойр гэх юм уу. Яг тэгвэл нэг одоо гүн ухааны талаар илүү их нэг ойлголт өгдөг. Хослуулан барьдаг гэх юм уу. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд EBS-ийн хичээлийг үзэн давхар бас дээрээс нь гүн ухаан төрөлцсөн сургалттай маань сургууль тэр талаараа их давуу тал болж өгдөг. Мөн тус сургууль нь өөрийн гэсэн нарийн дэг жаялтай гэдгээрээ бусад сургуулиас өвөрмөц онцлогтой бөгөөд энэхүү сургуульд буддын гүн ухааны чиглэлээр өндөр мэрэгчсэн лам багш нар хичээл заадаг байна. За манай сургуульд бол ерөнхий боловсролын хичээлүүд бүгд орно. Давхарлаад ирэхээр гүн ухааны нэмэлт хичээлүүд ордог. Бод мөр, за тэгээд учир шалтгаан учир шалтгаан, хил зүй гэсэн шашны хичээлүүдийн лам багш нар мань ордог байгаа. За мэдээж даваа тал нь бол мэдээж юм гоё тайван гоё орчинтай. Тэгээд хүүхдүүд маань өөрсдөө их нөгөө нэг бие хэл сэтгэлийн хувьд одоо манай сургуулийн зорилго байгаа. Бие хэл сэтгэлийн хувьд одоо ийм сэтгэлийн хувьд одоо эрүүл юм Монгол хүнийг төлөвшүүлнэ гэсэн зорилготой. Тэрний хувьд гэх юм бол манай хүүхдүүд харьцангуй бусад хүүхдүүдтэй харьцуулах юм бол төлөв төвшин хүний багшигаа их хөндлөдөг тийм онцлогтой хүүхдүүд байдаг. Түүнчлэн энэхүү сургуулийг төгссөн сурагчид гандан төвчлэн хийдийн дэрэгдэх Монголын Бурхан шашны их сургууль болон дотоод гадаадын аль жиг сургуульд элсэн суралцах боломжтой талаар тус сургуулийн багш мэрэгчлэнүүд онцоллоо. Жанживдэрч Баттэрч, Сергей Төвчков, Евгений Павлов, Пүрвсрүм Марлма, Ice Global. Удахгүй хуучин улир нь одож 2026 он айлчлан ирнэ. Энэ удаад Монгол орны өнцөг болон бүрээс нийслэл хотынхаа төв талбайд ирсэн жирийн иргэд Ice Global телевизээр дамжуулан Монголын ард түмэн болон ах дүүс төрөл садан хамаатан олондоо зориулж шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. За сайн байцгаана уу эрхэм хүндэт Төв аймгийн Баянжин сумын ард иргэдээ та бүхэндээ ирж байгаа 2026 он буюу морин жилийнх аз хэмэртэй сайхан жилийн мэндчилгээ дэвшүүлж байна. За Баянжин сумын Үдэн ганцтын хөл усан шаруур даваа төвшин би өнөөдөр Монгол улсын төрийн дэд шагнад болох Алтан утас одонгоор Ингрэм ялгаад хүн их баяртай байна. За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид Дархан хотоос Улаанбаатар хот ирж Сүхбаатарын талбай дээр 2026 оны гараан дээр миний усад 40 гаруй жил ажилласан хөтөлбөрийн минь үнэлээд хөтөлбөрийн гайваны удаан техникийн одон гисний өдөр авлаа. Ингээ 26 оныхаа
шинэ жилийн 26 оныхаа гараан дээр би ингээд агаарын төрийн дээд шагнал авсандаа маш баяртай байна. Ингээ 26 онд бүх монголчууд миний үр хүүхдүүд шинэ жилээ сайхан тэмдэглээрээ шинэ оны мэнд хүргэе. Аж аргал сайн бүхний хүсье өрөөё. Бүгдэнд нь шинэ оны мэд хүргэе. Эх ондоо ас жаргал, эрүүл мэнд амжилт дүүрэн байгаасай. Аав ээж ах トゥ найз нөхдөдөө бүгдэнд нь сайн сайхны хүсье хайртай шүү. За шинэ гарч байгаа ондоо хайртай дотны хүмүүс, хайртай аавдаа, хайртай ээждээ, гэр бүлийнхэндээ болон ажлын хамт олон найз нөхөд та бүхэндээ шинэ оны гал халуун баярын мэндийг өргөн төвшүүлье. Та бүхэн минь шинэ ондоо юу салсан, эсүн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж одоо ол зомогтой, аз хиймэртэй байх болтугай гэж хүсье өрөөё. За ингээд 2025-аас 26 онд арга жилийнхэн болон ажлын хамт болон за тэр дундаа Аранхай аймагт суугаа миний ахын хүүхдүүд байгаа. Тэрсээ хотынхоо сэтгэл хөдлөлтийг хараа явж ирлаа. Тэгээд сайхан болсон байна. Яахтайгаа авч ирсэн. Та бүхэндээ эрүүл их аз жаргал шинэ хамтаа амжилт дүүрэн байх болтугай. Ирээдүйд байгаарай гэж хэлье. Шинэ оны мэнд хүргэе. Бүгдээрээ өвчин жонлонгоо аж аргалтай сайхан амьдраарай. 12 дугаар сар ид шид адал явдалтай дүүрэн байна. Томчуудад хүүхэд насандаа эргэн очих боломжийг олгож байгаа бол харин хүүхэд багчуудад насан туршид нь дурсамжийг бүтээж байна. Амралтын өдрүүдэд ид шидийн ертөнц үзэгч таныг хүлээж байна. Амралтын өдрүүдэд онцлог тоглолтод Оросын нэрт хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн хөгжим, гавьяа жүжигчин Соёлын элч Алтан үеийн дэглэсэн цөмөхө бүжгийн жүжиг хамгийн ихэнд бичигдэж байна. Тоглолт 2021-ний Бямб ням гарагт 17 цагаас Улсын дүр бичгийн Эрдмийн театрын тайзнаа болно. Улсын хүүхэлдэйн театр 21-ний ням гарагт 2 төрлийн жүжигтэй 11 цагаас Хүслээр ирдэг шинэ жил 2 хүүхдийн жүжигийг тоглох бол 15 цагаас 12 сар үлгэрийг толилуулах гэж байна. Түүнчлэн 12 дугаар сарыг тэр дундаа шинэ жилийн баярыг Москвугаар яахан төсөөлөв. Үүнийг баталсан Step Assessment Nova Project болон Diamond Circus Entertainment-ийн уран бүтээлчид Санта Гаварсан нь хүүхдийн мюзикл жүжигийг Step Arena-гийн мөсөн талбайд тоглох гэж байна. Хүүхэд багчууд болон томчуудад зориулсан мөсөн дээрх өвөрмөц зохиомж, үлгэрийн тайз, амьд дөрүүд, хөгжим, бүжиг бүхий өг жүжигийг үзхийн зэрэгцээ хамгийн том Сантагийн тосгонд зочлох боломжтой. 2021-ний Бямб ням гарагийн 12 болон 18 цагт Step Arena таныг хүлээж байна. Нийслэлийн Улаанбаатар театрт доктор Сьюзийн зохиолоос зэдвэлсэн Зөрүүд гэрэнч зул сарын сахилгагүй дараам үргэлжилж байна. Маффет хүүхлийн театр болон Улаанбаатар театрын хамтын бүтээл болох тус жүжигийг 2021-ний Бямб ням гарагийн 11, 14, 16 цагаас тус тоглоно. Тусгаар тогтнолын ордонд 2021-ний Бямб ням гарагийн 13, 15 цагаас 4-өөс 11 насныханд зориулсан Magic Mascot Entertainment-ийн бүтээл Тороолууд ба Dag Band маскоттой хүүхдийн жүжигтэй. Хүүхэдтэй зөвхөн хараа зогсох бус хамтдаа бүжиглэн, тайзан дээрх үйл явдалд оролцож, хөгжилтэй диско үдшилтэд оролцсон. Мэргэжлийн найруулагч хүүхдийн сэтгэл зүйчин хамтарсан зөвхөн үзэх биш, зан төлөвт эерэг нөлөөтэй контент хэмээн энэ жүжигийг нэрлэж байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв урданд 21-ний 14 цагаас модерн театрын хөгжилтэй алиалагч циркийн үзүүлбэр, дуучин ЭНЖ, уран гимнастик, үлгэрийн баатрууд бүхий шидэт өнгө шинэ жил тоглолттой. Энэхүү тоглолтын орлогоор зорилтод бүлгэн хүүхдүүдэд бэлэг тараах сайн үлсийн аяныг зохион байгуулахар болжээ. Ардын урлаг сонирхогчдыг мөн мартсангүй 20-ны Бямгарагт 17 цагаас Төмөр замын чуулгын Ганзан Паласт Цаан лаваа чуулгын Намадаг леженд Ардын урлаг өв соёлын тоглолт хуваарийн дагуу болно. Ардын хөгжмийн хамтлаг, бүжиг, бие биелгээ, хөөмийн магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт гээд үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд энд багтжээ. Ice Global амралтын өдрүүдэд болох урлаг соёлын зарим үйл явдлыг танилцууллаа. Энэхүү хүрээнд мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэндээ хөтлөгч Мөнх баяр байлаа. Баярлалаа. Баяр та.